Тамирсан үзэгчдээ Тэнгэр телевизийн хятад энэ 7 хоног нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. За бид энэ 7 хоногийн дугаарыг та бүхэнд бүгдээр нь хятад ард улсын Бээжин хот CGTN-ээс хүргэх болно. За өнгөрсөн 7 хоногийн туршид хятад улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг таймлан бэлтгэснийг одоо үзүүлэхийн анхаарлаа хандуулна. Өнгөрсөн 7 хоногт Хятадын коммунист нам байгуулагдсны 105 жилийн ойн хуралдаан 7 сарын 1-ний өглөө Бээжингийн ардын хурлын ордонд болсон байна. За бүгд найрамдах Хятад ард улс энэхүү 105 жилийн хугацаанд дэлхийд тэргүүлэгч эдийн засгтай улсуудын игнэнд багтадлаа ахиж дэвснэ нь богино хугацааны шийдвэр бус харин урт хугацааны хөгжлийн бодлого тууштай хэрэгжилт байсан болохыг албаныхан хэлж байлаа. За мөн энэхүү ойн баярыг тохиолдуулж Монгол улс дахь бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яамд улс төрчид мөн эрдэмтэн шинжээчид хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцож хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хуралдсан байна. 7 сарын 1-ний төрийн шагнал авах хүмүүсийг 21 мотоцикл бүхий ёслолын хамгаалтын цуваа дагалдан ардын их хурлын ордон хүртэл хүргэж ирлээ. Тэдний хүндэт харуулын цэргүүд зам дагуулж агсан төрийн дээд ёслолоор өгтөө авсан юм. Хүндэт харуулууд Хятадын коммунист намын дээд шагнал болох 7 дугаар сарын 1 одонг ёслолын танхимд заллаа. Энэхүү одонг нам болон ард түмний төлөө онцгой гавьяа байгуулсан Хятадын коммунист намын гишүүдэд хүртээдэг. Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин өөрийн биеэр одонг гартуулан өглөө. Энэ жил намын нийт 8 гишүүн энэхүү хүндтэй шагналын эзэд боллоо. Тэдний нэг нь нас орсон тул шагналыг нэхэ олгожээ. Шагнал авч байгаа хүмүүс өөр салбарт ажилласан ч бүгд олон 10 жилийн турш ард түмэндээ үнэнчээр зүтгэсэн хүмүүс юм. Зарим нь орон нутгийн хөгжил, хөдөө тосгоны сэргэлтэнд хувь нэмэр оруулсан бол зарим нь шинжлэх ухаан, технологийн шинжилгээг ахиулахад хүчин зүтгэжээ. Мөн энэ үеэр улс орон даяарах шилдэг намын гишүүд, намын ажилтнууд болон анхан шатны байгууллагуудыг шагнаж урамшуулсан байна. Арга хэмжээний үеэр Хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин үг хэллээ. Тэрээр Хятадын коммунист нам 150 жилийн тэмцлийнхаа үр дүнд Хятадын ард түмний хувь заяаг үнцээр нөөрчилж Хятадын үндэсний сэргэлтийг хэрэгжүүлэх замыг нээсэн гэж онцоллоо. Мөн Хятадын коммунист нам нь марксизмын хүчирхэг амьдрах чадварыг харуулж сүүлийн 100 гаруй жилийн туршид дэлхийн түүхийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж мэдгдлээ. Манай нам үргэлж түүхийн зөв талд хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийн талд зогсож ирсэн. Бид дэлхийн хөгжлийн чиг хандлага, бүтэц тогтолцоог тууштай өөрчилж ирсэн. Өнөөдөр нам ард түмний удирдан Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийг урагшлуулж хүн төрөлхтний хөгжлийн шин загварыг бий болгож хөгжиж буй орнуудыг орчин үеийн хөгжилд хүргэх шин замыг нээж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жинпин намын бүх гишүүдийг итгэл үнэмшлээ улам баттгаж, тууштай тэнцэн цаг үе болон ард түмний тохирсон амжилт бүтээлийг гаргахыг уриалав. Тэрээр 50-ны асуудлыг шийдвэрлэж, Хятадын бүрэн нэгдлийг хэрэгжүүлэх нь Хятадын коммунист намын түүхэн үүрэг бөгөөд тууштай баримтлах амлалт гэдгийг мөн онцолжээ. Мөн Хятадын үндэсний их сэргэлтийг хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд учраас нам бүх түвшин тэдний хөгжиж чадвараа бүрэн дайшлах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж мэдгдлээ. Бүх талаар хатуу чанд байх зарчмыг тууштай хэрэгжүүлж, намын сахилга бот дотоод засаглалыг улам бэхжүүлэх ёстой. 105 жилийн түүхийн хугацаанд Хятадын коммунист нам нь томоохон өөрчлөлт шинжилэлтийг туулжээ. Дэлхийн хамгийн олон гишүүнтэй эрх баригч нам гэх энэхүү хүчирхэг байр суурь түүхэн үүрэг хариуцлага ухамсарлан хөгжил дэвшлийн замууд тууштай ажиллаж байна. Хятад улс дэлхийд харин чиглэсэн хүмүүнлэгийн болон дэд бүтцийн томоохон төслүүдэд танилцууллаа. Бүгд найрамдах Хятад ард улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг буюу СИДКА ээлжид хэвлэлийн хурлаараа газар хөдлөлтөд өртсөн Венесуэл улсад 100 сая юаны материаллык тусламж нэмж үзүүлэхээ мэдгдсэн байна. Мөн Африкийн орнуудад эрүүл мэндийн яаралтай дэмжлэг үзүүлэхээр болжээ. Бүгд найрамдах Хятад улсын тусламжийн бодлого хөгжиж буй орнуудын иргэдийн амжиргааг шууд дэмжих төсөл хөтөлбөрүүд рүү чиглэж байна. Энэ тус улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй давхцаж байгаамаа. Саяхан байгалийн гамшигт нэрвэгдсэн Венесуэл улсын урт хугацааны сэргээн босголтод хүртэл анхаарч материалын тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлээд байна.
Хятадын гадаад тусламж олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хамгийн гол үүрэг бол төрийн тэргүүний дипломат үйл ажиллагааг дэмжих явдал юм. Энэ жил Хятад улсын 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөний эхний жил бөгөөд Ши Жинпиний дэлхийн хөгжлийн санаачлагыг дэвшүүлсний 5 жилийн ой тохиож байна. За энэ оны эхний хагаст барууны томоохон орнууд болон дэлхийн өмнөд түвшин орнуудын удирдагчид Хятадд ара араасаа айлчилж олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүллээ. Сүүлийн 6 сарын хугацаанд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг гол чиглэлүүдтэй анхаарч гадаад тусламж болон олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр олон арван үр дүнтэй ажлуудыг нарийн төлөвлөж хэрэгжүүлээд байна. За саяхан Венесуэл хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амнаас эрсдэж эд хөрөнгийн асар их хохирол учраад байна. Гамшигын нөхцөл байдал ноцтойгоог харгалзан Хятадын талаас гамшигын бүсэд аврах ажиллагаа явуулах болон дараах сэргээн босголтод зориулж 14.7 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо. Хятад улс Мозамбик, Конго, Уганда зэрэг Африкийн орнуудад техникийн болгон эрүүл мэндийн яаралтай тусламж илгээгээд эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Хятадын 1000 орчим эмнэлгийн мэрэгжилтэн үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс гадна АСЕАН-ы орнуудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх 20 гаруй төслийг нэгдсэн үндэсний байгууллагын агентлагуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдгдлээ. Үүний тод жишээ нь Лаос дахь нүүрс төрөгч багтай үлгэр жишээ бүс бөгөөд Хятадын ногоон технологийн тусламжтайгаар жилд 1200 гаруй тонн нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулахаар тооцжээ. Хятад улс болон айлчлал хийсэн орнуудын хооронд засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж дэлхийн хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэх санамж бичиг хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны тохиролцоо болон холбогдох төслийн зөвшөөрлийн тэмдэглэлүүдийг солилцсон. Эдгээр төслүүдэд дэд бүтэц, мэрэгжлийн боловсрол, ухаалаг боловсрол, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарууд хамрагдаж байна. Хятад улс хэлсэн үгэндээ хүрч өгсөн амлалтуудаа үргэлж биелүүлсээр ирсэн. Цаашид бид дэлхийн хөгжлийн санаачлагуудыг өдөрдмж болгон авч төрийн тэргүүний дипломат харилцааны үр дүнгуудыг ажил хэрэг болгохыг гол зорилттой болгоно. Бүгд найрамд Хятад улс цаашид болох олон улсын дээд түвшний уулзалтуудын үеэр хөгжиж буй орнуудад чиглэсэн эдийн засаг, нийтийн эрүүл мэндийн дараагийн шатны зорилттой хөрөнгө оруулалтуудаа танилцуулахаар илэрхийллээ. Энэхүү гадаад тусламжийн шин давалгаа нь дэлхийн өмнөд бүсийн орнуудын хөгжилд томоохон түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Харин Монгол улсад сүүлийн жилүүдэд хэд хэдэн дэмжлэгийг үзүүлсэн. Тухайлбал Хятадын Сетка агентлагийн санхүүжилтээр Тэрбомод хөдөлгөөнийг дэмжиж цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийг байгуулж говь хэрийн бүсийг ойжуулах ажлыг эхлүүлжээ. Мөн Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах зорилгоор Олимпийн гүүр, Яармаг, Баянзүрхийн гүүрэн гарцуудыг Хятадын хөнгөлтэй зээлээр барьсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт боссон Ногоон нуур 1008 алийн түрээсийн орон сууцын хорооллыг бүгд найрамд Хятад улсын буцалтгүй тусламжаар бүрэн ашиглалтанд оруулсан байдаг юм байна. Манай улсад төрийн өмчийн компани гэхээр л үр ашиггүй хүн сурталтай, алдагдaltaй ажиллаж усын тусавт ачаа тээг болтгоо гэх ойлголт олон нийтийн дунд хүлцсэн байдаг. За тэгвэл төрийн өмчийн давуу талыг зах зээлийн уян хатан чанартай хослуулж, дотоодын зах зээлээс хальж, олон улсад мега хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүртэл томорч чаддгийг бүгд найрамдах Хятад ард улсын эрчим хүчний компани болох Хятадын Датан Групп нэлээхэн харуулж байна. Төрийн өмчийн давуу талыг хөрөнгийн зах зээлийн механизмтай хослуулан ажилуулах замаар ажиллаж яваа China Data корпорац нь 2002 оноос хойш өдгөө 37 тэрбум юанийн дөрмийн сантай болжээ. Энэ корпорац нь цахилгаан эрчим хүч, нүүрс хийм, санхүү, байгаль орчин, худалдаа, логистик зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. За группийн харьяа 5 охин компани дотоод болон гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй. За үүний дотор Датанг олон улсын цахилгаан эрчим хүчний компани нь Лондоны хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хятадын анхны аж ахуй нэгж бөгөөд олон улсын засаглалын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. За тус компани нь Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлэх хүрээнд Бээжиотын цахилгаан эрчим хүчний хангамжийн 50% дангаараа нийлүүлдэг. За Хятадын 3 хойд бүсийн 960 сая хавтгай дөрвөлжин метр талбайг дулааны эрчим хүчнээр хангаж ажилладаг байна. Уламжлалт нүүрсний станцуудаа илүү цэвэр, үр ашигтай болгож, шинжилгээний зэрэгцээ, нар салхи, усан цахилгаан станц гэсэн сэргээгдэх эрчим хүчийг маш хүчтэй хөгжүүлж байгаа.
Жишээ нь Гожин хийн захилгаан станц дээрээ хий уурын хосолсон эргэлтийн технологиг ашиглаж уламжлалт нүүрсний станцаас хамаагүй бага эрчим хүч зарцуулж бохирдлыг бууруулж чадсан. Мөн тэндээ нүүрс дүргчийн ялгаралгүй халаалтын төв байгуулад станцын хаягдал утааны дулааныг дахин ашиглаж хотыг халааж байгаа нь байгальд маш ээлтэй шийдэл болсон. Үүнээс гадна судалгааны хүрээлэн эрчим хүчний тоног төхөөрөмжүүд болон хяналтын системийн програм хангамжаа 100% дотооддоо судалж хөгжүүлдэг баазтай. Сүүлийн үед хиймэл оюун ухаан суурилсан систем ашиглан нар салхитны эрчим хүчний гарцыг урьдчилан хамгаалж цахилгаан сүлжээний найдвартай байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдах байна. Бас нэг сонирхолтой зүйл нь бид усан доорох робот, дөрвөн хөлтэй робот нохой, автомат орон зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглан хүний амь насанд эрсдэлтэй өндөр хад усан доорох шалгалтуудыг хийлгдэг болсон. Манай ажилчид Тангаан нэртэй 5G болон AR технологи бүхий ухаалаг дуулаг өмсдөг бөгөөд үүгээрээ төв штабтайгаа шууд үрсээр холбогдож станцын аюулгүй байдлыг цаг алдалгүй хяндаг. Цаашид бид Цинхуа, Жэжин зэрэг шилдэг их сургуулиудтай хамтран эрчим хүчний салбарын өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэж дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Тус корпорац нь төрийн хяналт зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулдагч зах зээлийн зарчмаар олон улсын биржүүдээс хөрөнгө босгож суурилсан хүчин чадлаа 214 сая киловаттад хүргэж чаджээ. Fortune Global 500 жигсаалтад 16 жил дараалан шалгарсан тус компани нүдгөө Мянмар, Камбож, Лаос, Индонез зэрэг олон улсад төсөл хэрэгжүүлж байгаа нь төрийн өмчит үйлдвэрийн газруудыг зөв менежментээр удирдвал дэлхийн тавцанд хэрхэн өрсөлдөж болдгийн бодит жишээ. За Fortune Global 500 жигсаалтад 16 жил дараалан бичигдсэн тус групп уламжлалт эрчим хүчнээс ногоон ухаалаг систем рүү шилжих технологийн хөгжлийг түүчилж байна. За тухайлбал хүний хөтөлбөрийг орлох ухаалаг роботууд, 5G технологи бүхий хамгаалалтын малгай болон химэл оюунд суурилсан эрчим хүчний том өгөгдлийн төвийг үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлжээ. Сүүлийн 1 сарын турш баруун Европыг хамарсан түүхэн халалт үргэлжилсээр байна. За үүнтэй холбогдуулан Хятадд үйлдвэрлэсэн агаар жуулагчийн хэрэлт Европод эрс өсөж, за зарим брендийн борлуулалт жилийн өмнөхөөс 2-3 дахин нугарч нэмэгдсэн байна. Европын албаа болон Хятад улс энэ 7 хоногт хамтарсан мэдээлэл гаргаж, худалдааны тэнцвэр зах зээл дэвтрэх боломжийг сайжруулах, мөн худалдааны урсгалыг хянах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон юм. Европын худалдааны асуудал эрхэлсэн комиссар Марш Шевчовичийн хэлснээр экспортын хяналт, оюуны өмч, худалдааны тэнцвэргүй байдлын асуудлаар ирэх 10 дугаар сар гэхэд бодит үр дүнд хүрэх шаардлагатай байгаа гэжээ. За учир нь Хятадын экспорт Европ руу тогтмол өсөж байгааж, Европын компаниудын Хятадын зах зээлдэх эзлэх хөв буурсаар байгаа юм байна. За 2025 онд Европын холбоо Хятадтай хийсэн барааны худалдааны алдагдал 15%-аар өсөж 360 тэрбум евро буюу 410 Америк доллар болсон нь за шинэ дээд үзүүлэлт болжээ. Харин 2026 оны эхний улиралд алдагдал 98 тэрбум еврод хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр түвшин болсон байна. Импортын дийлэнхийг цахилгаан хэрэгсэл машин тоног төхөөрөмж эзэлж байгаа бөгөөд сүүлийн үед агаар жуулагч хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод байна. За учир нь Европт үргэлжилж буй их халалтын улмаас айл өрхүүд агаар жуулагчийг олноор худалдаа авч байгаа юм байна. За тухайлбал Хятадын медиа компанийн Европын зах зээл зориулан бүтээсэн Porto Split загварын агаар жуулагчийн захиалга энэ онд 200 мянгаыг давж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 дахин өссөн байна. Германд тус загварын үлдэгдлийг бодит цаг хугацаанд харуулдаг цахим хуудас олон нийтийн сүлжээнд түгээмэл болж за ихэнх дэлгүүрийн нөөц бүрэн туссан байна. За олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Европын айл өрхийн ердөө 20 орчим хувь нь агаар жуулагчтай байдаг бол Америкийн нэгдсэн улсад энэ үзүүлэлт 90 орчим хувьтай байгаа юм. Иймээс Европын агаар жуулагчийн зах зээл цаашид ч өсөх боломжтой хэвээр байгаа бөгөөд Хятадын медиа, Haier, Gree за мөн бүгд найрамдах Солонгос улсын Samsung, Японы Mitsubishi Electronics зэрэг Азийн үйлдвэрлэгчид зах зээлэд хэлэх өрсөлдөөнөө эрчимжүүлж байна. Судалгааны байгууллага болох Euromonitor International-ийн мэдээлснээр 2025 онд Европын хамгийн их борлуулалттай 5 агаар жуулагчийн брендийн эхний 3 нь Хятадын Haier, Gree медиа компаниуд бөгөөд за эдгээр нь Европын жижиглэнгийн зах зээлийн 32 орчим хувийг эзэлжээ. Харин Европын өөрийн брэндүүд тэргүүлэгчдийн гэгнэнд багтаагүй нь тус бүсийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.
Худалдааны алдагдлыг бууруулах тал дээр Хятад улс илүүдэл үйлдвэрлэлтэй холбоотойгоор Европоос шинэ худалдааны хязгаарлалт тавьж хэрэгжүүлбэл хариу арга хэмжээ авахаас буцахгүй гэдгээ мэдэгдээд байна. Харин Европын комисс одоогийн нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн Хятадын компаниудад чиглэсэн хэд хэдэн шинэ арга хэмжээ авч эхэлжээ. За үүнд Хятадын эд анги ашигласан нарны эрчим хүчний төслүүдэд санхүүжилт олгохыг хязгаарлах, мөн Тэмүү болон Шэйн зэрэг платформын ашигладаг багууны барааны татврын хөнгөлөлтийг цуцлах шийдвэрүүд багтаж байна. За шинжээчдийн үзэж байгаагаар үндсэндээ Европын холбоо нэг талаас хэрэглэгчдэд хямдүнтэй Хятадын барааны хүртээмжийг хадгалах, нөгөө талаас газрын авар элемент, химийн бүтээгдэхүүн, автомашин, хүнд машин механизм зэрэг стратегийн салбар дахь хэд хараат байдлаа бууруулах гэсэн хоёр зорилтыг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Хятад улс AI технологи тэр дундаа роботын үйлдвэрлэлд хийх шинжилгээ ахиулсаар байна. За Хятадын өмнөд бүсийн Шинжэн хотод Ubitech компани яг л хүн шиг харагддаг. За хүнтэй сэтгэл хөдлөлөөр холбогддог. Дэлхийн анхны хүнд өрс роботыг олноор үйлдвэрлэж эхэлснээ албан ёсоор зарлалаа. Өнөөдөр роботууд Хятад улсад өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж эхэлжээ. Тэд одоо зөвхөн хүний хэлсэн тушаалыг биелүүлдэг байхаа болж бидэнтэй хамт алхаж, бүжиглэж, бүр сэтгэлээр унах үед урам зориг өгч чаддаг болсон байна. Ийм роботыг Хятадын өмнөд бүсийн Шинжэн хотод технологийн Ubitech компани үйлдвэрлээд эхэлжээ. Тус компани энэ жилэл гэхэд 10,000 яг ийм роботыг бэлэн үйлдвэрлэсэн байна. Энэхүү хүнд хэцүү өдрийг даваад гарчихсан чинь л чиний ямар хүчтэйг харуулж байна. Би 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудын тоглолтыг шинжилж чадна. Манайх дэлхийд анх удаа бодит хүний хэмжээтэй хүнтэй туйлын адилхан роботыг олноор үйлдвэрлэж байна. Олноор үйлдвэрлэх гэдэг нь зүгээр нэг үг бишээ. Бид яг одоо энэ жил гэхэд ийм роботоос 10,000 ширхгийг бэлэн болгоод байна. Тийм ээ, хамгийн анх харахад яг хүн шиг харагдсан болохоор жаахан эвгүй амар санагдсан. Гэхдээ энэ нь үнэхээр гайхалтай бүтээл байна. Учир нь энэ робот дэлхийг илүү дулаан мэдрэмжтэй болгож байна. Энэ роботыг зөвхөн Хятадд гэхэд л аль хэдийнэ 13,000 гаруй хүн авахаар захиалгаа өгчээ. Ингээд гадны улсууд ч амууралдан сонирхож эхэлсэн байна. Ингээд роботууд зүгээр техник байхаа болж бидний дотны найз хань болох эхлэл инхүү тавигдлаа. Хятадын Гуанчжоу хотод энэ 7 хоногт автомашин тээвэрлэдэг дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг ашиглалтанд оруулсан байна. За энэ нь багтаамжаараа дэлхийд 1-р орох хөлөг онгоц юм. Өөрөөр хэлэх юм бол 10,800 автомашины багтаамжтай. За 3 дахь хөлөг онгоц болж байгаа юм байна. За одоогийн байдлаар Хятад улс хөлөг онгоцны үйлдвэрлэл мөн шинэ захиалгын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа юм. Энэхүү хөлөг онгоц нь 230 м урт, 40 м өргөн байхаас гадна тавцангийн нийт талбай нь хөл бөмбөгийн 10 талбайтай тэнцэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн хэмжээний тухай биш юм. Мөн байгаль орчинд хамаагүй ээлтэй. Шингэрүүлсэн байгалийн хий болон ердийн түлшийг хослуулан хэрэглэдэг тул олон улсын утаа ялгарлын хамгийн сүүлийн үеийн стандартыг бүрэн хангасан байна. Манай анхны 10,000 автомашины багтаамжтай хөлөгтэй харьцуулахад энэ онгоц нь химэл оюунд суурилсан хамгаалтын систем, 360 градусын хяналт зэрэг ухаалаг удирдлагын системээр тоноглогдсон. Энэ нь хөлгийг илүү аюулгүй, илүү ухаалаг болгож байгаа юм. Энэ төрлийн хөлийг барих нь маш нарийн төвөгтэй, хэцүү байдаг. Маш нэмэн ган автангуудыг ихээр ашигладаг тул хэлбэр нь гажгаас сэргийлэх том давааг бид давсан. Түүнчлэн машин ачиж буулгах автомат системүүд олноор сурлуулагдсан. Өмнө нь бид энэ технологиг гаднаас авдаг байсан бол одоо 100% дотооддоо үйлдвэрлэдэг боллоо. Өнөөдөр дэлхийд даяар хийгдэж байгаа шинэ хөлөг онгоцны захиалгын 85% нь Хятад улсад орж ирдэг байна. Ялангуяа Хятадын цахилгаан автомашины экспорт огцон өсөж байгаа тул ийм хөлөг онгоцны эрэлт улам бүр нэмэгдсээр байна. Энэхүү шинэ хөлөг онгоц нь зүүн өмнөд Аз, Европ, Америк нэгдсэн улсын автомашины гол зах зээлүүдийн хооронд аялах юм. Хятадын өмнөд засгийн Нанин хотод Баясаг хар салхины нөлөөгөөр үер бууж 2 хүн амиа алдсан талаар албаныхаа мэдээлсэн байна. За хар салхи өнгөрсөн амралтын өдрүүдэд Вьетнам, за мөн Хятадын Хайнан арлыг үүний дараа их газрыг чиглэн суларч байгаач их хэмжээний хурд тундас дагуулсан хэвээр байгаа юм байна. За Гуанши мужийн төв болох Нанин хотод 55,000 орчим хүн үерт өлтөөд байгаагаас гадна за 3 усан сангийн ус халан өрсөж хамгаалтын далан сэтэлжээ. Даваа гарагийн оройн байдлаар Гуанши Жуан үндэсний урд засах орны Галтүмэр аврах, Алап, Нанин, Чинжоу, Гуйган зэрэг хотуудад аврах ажиллагаанд оролцуулгаар 600 гаруй алба хаагч, 150 гаруй галантрах автомашин, 70 гаруй завь илгээжээ.
Нанын хотын харьяа хинжоовууд 55,000 гаруй хүн үерийн гамшигт өртөж 48,000 гаруй иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлээд байна. Бид анслагдсан тосгонд байгуулсан аврах ажиллагааны штаб дээр ирээд байна. Энд аврах ажиллагаанд шаардлагатай хэрэгслүүдийг төвлөрүүлжээ. Аврах хантаац, нөөц бараа материалаас гадна цахилгаан тасалдгаас сэргийлэх хөдөлгөөнд цахилгааны их усүрийг автомашин цуурлуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар аврах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд төрийн байгууллагууд, сайн дурынхны багууд зэрэг бүх хүч нэгдэн гамшигын бүсэд ажиллаж байна. Хохирол амссан иргэдэд дэмжлэг үзүүлэхээр Төв засгийн газар майхан эвтэг ор зэрэг нийт 150 мянган тусламжийн хэрэгсэл илгээжээ. Мөн бүгд найрамдахтад ард улсын онцгой байдлын яам даваа гарагт Гуанши мужид хэрэгжүүлж байгаа геологийн гамшигын үндэсний онцгой байдлын хариу арга хэмжээний төвшинг 3 дугаар зэрэглэл болгон ахиулсан байна. Бид 24 цагийн ээлжээр тасралтгүй ажиллаж, ажилтнуудаа ээлжлэн хамгааж байна. Удирдлагын штаб одоогоор хөдөлгөөн цахилгаан үс хүрээр хангаж байгаа бөгөөд энэ нь одоогийн хэрэгцээг бүрэн хангаж байна. Мөн нөөц цахилгаан үс хүрээ автомашиныг бэлэн байдлаар ажиллуулж байна. Тухайн бүсэд баг зэргийн бороо өтгөн манантай байгаа бөгөөд нисгэгчүүд төхөөрөмжүүд нам өндөрт нисэх шаардлагатай байгаа учраас ажиллагааны хүрээ ойролцоогоор 5 км-ээр хязгаарлагдаж байна. Дараагийн шатанд бид хамгийн их хохирол амссан хэд хэдэн зэгт тус тусад нь тандалт хийж гамшигт өртсөн бүсийг бүхэлдэн зураглан баталгаажуулна. Ингэснээр гамшигын нөхцөл байдлыг илүү бодитоор үнэлж аврах ажиллагаанд шаардлагатай мэдээллийг шуурхаа хүргэх боломжтой болно. Даваа гарагийн үеэр болсон хэвлэлийн баг хурлын үеэр Нанын хотын албаныхан аврах ажиллагаанд тулгарч байгаа гол эрсдлүүдийг танилцуулжээ. Үүний нэг нь ойрын өдрүүдэд дахин их хэмжээний бороо орсноор нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа явдал юм. Гисэн хэдиж аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Хятад улсын улс төр нийгэм эдийн засгийн технологийн салбарт болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хот CGTN-ээс та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.